Эрхэм бодогч нэвтрүүлгийнхаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид үнэл хамтлагийнхаа үнэтэй үзмрүүдийн та нартаас танилцуулахаас монголчуудын бас дийлэнхнийхээ мэддэг сайхан бууг танилцуулахаар ирсэн байна. За энэ өдрийн мэнд. Өдрийн мэнд. Тэгээд одоо бүгдээр манайхны хамгийн сайн мэддэг Винтов гэдэг байгаа шүү дээ. Винтов гэдэг тийм. Винтов гэж яах шиг янз янз нэр хэлж байгаа. За тэгээд тэрний талаар ярилцъя гэдэг ирсэн байгаа тийм. Тэгээд өнөөдөр яг энд бол манайд хамгийн их тархсан байсан. За 762 3 шугамын гэж ярьдаг тийм. Трехлинейная винтовка мощная наганта гэж байна. За энэ юугаар бол за энэ 91 оны загварын мощный наганы винтов тийм 762 мм. За энэ за тэгвэл энэ дараачих нь болохоор 1991 30 оны 762 мм-ийн винтов гэдэг ингээд өөр болоо явчихсан. Нэргүй болоод мощный нагант гэж энэ уртлын загвар нэртэйгээ байсан бол энэ нэргүй болоод ер нь 30 он гэдэг нь 30 онд энэ бонд сайжруулалт хийгдсэн байдаг. Маш цөөхөн юмар сайжруулалт хийгдээд дараагийн загвар гэж гарч ирсэн байгаа. За тэгээд бас нөгөө калибрийн хэмжээс нэгж тоон өөрөөр 3 шугам гэдэг нь бол Оросын уламжлалт хэмжүүрийн нэгжтэй. Тийм. Юуны хувьд бол тийм. Одоо энэ бол ором метрийн хэмжээс нь 762. Тэр үеийн Оросын хэмжээс бол 3 шугам гэж явж байна. Тэгэхээр нэг шугам нь болохоор 200-ны хэд гэж явж ирсэн байна. Тэгээ 3 шугам нийлэхээр 762 болж ирсэн. Тэгээ тийм бас юутай байт юм лээ. За тэгээд дээр нь дахиад цааш нь ярих нь за манайхны мэддэг Маузер тийм. Энэ бол Гевр 98 винтов байна. За тэгээд ерөнхийдөө энэ хоёр винтовыг зэрэгцүүлээ ярий тийм. За тийм. Энэгээр югаараа ялгаатай, юу нь өөр юм тийм югаараа адил байдгийн. Тэгээ калибр бол энэ 792 тийм нэм винтов. Арай чүт том гэх юм уу тийм. Гэхдээ үзүүлэлтийн хувьд бол адилхан жин байна, тусгал байна. За тэгээд за өртөг үний хувьд бол мэдээж Орос винтов хямдхан байгаа. За герман бол үнэтэй байсан. Тэгээд ингээд түүхийн яриад байгаа. За хэдүүлээ эхлээд энэ 3 шугамын мощный нагант винтовыг ярив. Манайхны эртний хуучны хүмүүс ярьж байснаар бол бүхтэр хараат гэдэг байгаа тийм. Тийм бүхтэр хараат гэж нэрлэдэг байгаа. Тийм энэ харааг нь яадаг. Тийм тэгээд за миний хувьд л бүхтэр хараат гэдэг бол энэ байс юм аа гэж ես боддог байхгүй юу. Тэгээ энийг ингээд үзэхлээр хараа нэн тийм. За энэ бол Германы Маузерийн Гевр 98 гэдэг загвар. За тийм тэгээд тэр нь цом одоо яг алийг манай монголчууд бүхтэр хараат гэж нэрлэдэг ном зохиолдор байгаад байдیں۔ Тийм. Шагааж байгаа бүхтэр хараатаа үрээд бослоо гарлаа энэ гэж яадаг. За тийм. За энэ бууны үүссэн түүх гэдэг бол 1877-аас 78 оны Орос Туркийн дайн. За тэгэхэд тэнд Оросууд Бердантайгаа байсан. Нэгээр сумалдаг Бердан алдарт одоо нөгөө Бердан тийм. За тэр чинь бол тусгал сайтай одоо онцшуул нэлээд сайн. Бас буудлын хурдч гэсэн боломж юм байна. Гэтэл Туркийн морин цэргийнхэн бүгд хүхэхтэй винтовтой орж ирээд за Оросууд нэлээд хохирол учруулсан байдаг. Тэгээ яасан гэвэл нөгөө чинь магазинтай учраас хурдан сумлагдаад ингээд тавар будаад падуудаад гिचэл такой явчихдаг тийм. За Оросууд араас нь нэгээрээ хийгээл дахиж ухаж гаргаж нэгийг хийгээл ингээд ийсэн. За тэгээд яг дайны дараа дүгнэлт хийхэд бол за ер нь бол Оросын хайрам өөрөө хүхэхтэй буюу магазинтай винтов шилжих нь зөв байна гэсэн дүгнэлт гарсан. За тэгээд эхэлсэн. За тэгээд айлчим дайн бол эдийн засаг гэж ярьдаг. За тэгэнгүүт Оросуудад нэг хэсэг бол одоо энэ нөгөө нэгээр сумалдаг Берданыг хүхэхтэй болгоё гэдэг одоо аян хэлсэн. Тэгээд тэрийг бол янз янзаар хийсэн байт юм байна. Тэгээд цэргийнхэн ч байна, зүгээр инженерүүд ч байна, янз янзын хүмүүсийн тийм загварууд байсан. Тэгээд яг зэвсгэлэлд авцсан нь бол байхгүй. Яг нь хөлийн цэрэг мэрэгд бол нэг цөөн тоогоор өдр авсан байдаг. За тэгээд одоо яг зураг нь яг бол одоо энэ дээр нь замгны хажуу талд ийм магазин хийж гисэн байна. Дээр нь 5 сум хийчихэд ингээ онгоолгоод энэ шилжүүлдэнгүүт тэр нөгөө сум өөрийн жингээрээ зурны барилга буудаг. Тэгээд ингээд сумалдаг. Тийм бас байсан байна. Одоо энэ бууны дээр гадна магазин гэж хийж байна. За нөгөө хэсэг нь одоо яг ийм хэлбэрийн магазин хийж үзсэн байна. За тэгээд мэдээж энэ одоо энэ доороо байх магазин бол хамгийн оновчтой хөлбөр боловч за энийг ингээ хийгээд үзээ эдийн засгийн тооцоогоо бодсон чинь нөгөө Берданыг бараг шинэ буу хийсэнтэй унахтай болчиход. Тийм бүр үнэтэй болоод
За тэгээд тэрнээсээ татгалцсан байдаг. Тэгээ ерөнхийдөө за энэ хуучин бүг бол одоо янзлаад бол юм гарахгүй байна гэдэг дээр дүгнэлт төрсэн. Тэгээд шинэ буутай болж байгаа. За тэгээд тухайн үед Америк дэлхийн одоо тэргүүлэх өрн Европын орнуудад хэрэглэж ирсэн бүх магазин буунуудыг цуглуулад туршилтын бодлогод хийж ирсэн байна. За тэнд тэгээд Оросын тухайн үед Оросын Хаад засгийн армийн Ахмад Цолтой Мошин өөрөө анханасаа зохион бүтэх ирмэлзэлтэй зэвсгийн зохион бүтээн нэлийн идэвхтэй орж исэн тийм хар залуугаас тэгээ Мошины өөрийн зохиосон буу байсан. За тэгээ тэр буугаараа оролцсон байдаг. За гадаадын маш олон загваруудыг үзсэн. За тэрнийг тэгээд үйлдвэрлэх өртөг. За тэгээд мэдээж улс орон юм чинь юу гэж гадаадаас бүгдийг армаа худалдаж аваад зэвсгэлнэ гэж бол байхгүй шүү дээ. Тэгээ том хөрний хувьд бол тэгэхээр тэр бууг яаж дотоодоо өөрөмшүүлээд өөрийнхөө технологи болгож арах вэ гэдэг тийм. Тэгээд яваад үзсэн хамгийн одоо оновчтой үйлдвэр нь Мошины Винтовыг одоо Британий үйлдвэрүүд шүү дээ. Тэн дээр хувиргаад хийхэд бол одоо хамгийн бага зардлаар тэр Винтовыг хийж болох нэ гэсэн нэг тийм дүгнэлт төрсөн. Бусад гадаадын юунууд гэхээр бүх тоногдох хөрөмж технологийн цикл биш үү одоо үрдэж байгаа. Тэрийг бүгдийг хойлно, солино. Тэгээд тэрний зардал бол өөрөөсөө дийлдэхгүй нэ. За тэгээд хийлээч гэсэн гарч байгаа буу нэг хэсэгт аягүй өндөр өртөгтэй байна нэ. Тэгээд болохгүй нэ гэдэг. За тэгээд 89 онд одоо хамгийн ихний шалгаруулалт хийгдсэн байдаг. За тэр шалгаруулалтаар гадаадын олон загварууд дундаас одоо Бельгийн ах トゥ зохион бүтээгч Леон Наган за тэгээд энэ Мошин хоёрын буу үлдсэн байдаг. За Мошины буу бол маш хямдхан юм байна. Өртөг зардын хувьд хямдхан байна. За тэгээд тусгал юм бол боломжийн байна. Гэхдээ одоо юу магазин их дутагдaltaй байна. Магазин гацдаг өөрийнх нь хийсэн загварын магазин гацдаг. За тэгээ өөр бусад гацаа юмнууд бол байна. Тэгээ энийг сайжруулах болох юм аа гэсэн. За Наганы Винтовыг болохоор одоо үнэхээр одоо сайн Винтов юм байна. Гэхдээ Орос орнд одоо тэрийг үйлдвэрлэхэд өртөг өндөрлөд дийлдэхгүй. Тэгээд тийм өртөгтэй одоо зэвсгээр тэр олон одоо Оросын харим төрөг чи 3 сая хүнтэй байсан гэж байгаа шүү дээ. Тэр үед хаан засгийн үед. Тийм. Тэр чи одоо нөө жинхэнэ тэлэх бодлого гарч ирсэн үгүй шүү дээ. Оросын дундад Аз руу. Тийм Балт руу. Одоо жинхэнэ манаач гэсэн нөлөөлж ирсэн. Тийм манаач гэсэн одоо Алт орнд руу, Хятад руу гэл ингээд явж ирсэн учраас тэгээд энэ хоёрыг нийлүүлээд симбиоз үүсгүүл яадаг гэсэн бас нэг тийм юу гарч ирээд. Тэгээд хинд Мошинд болохоор Наганы Винтовны магазиныг аваад өөрөмшүүлээд хийгээдгээ. Тэгээд үзье. За тэгээ үзсэн үнэхээр тэр бол гайхалтай болсон тийм нөө бууны гацаа мацааг болоо. Тэгээ одоо яг энэ загварын буул одоо төрж гарсан байгаа юм л да. За энэ Мошины өөрийнх нь хамгийн гайхалтай энэ замаг. Энэ замаг нь маш энгийн үйлдвэрлэхэд хямдхан маш бат бүх тийм тэр болгон эвдрээд байхгүй гацаад байхгүй. За тэгээд тэр утгаараа энийг бол одоо хамгийн сайн болж гэж үзэж. Тэгээд 91 онд зэвсгэлд авсан байдаг. Тэгээд хаанда танилцуулсан байсан Николай 2 дугаар хаан үзээд за тэгээд тэрэн дээр болохоор Орос Винтов гэж нэртэй байсан юм билээ. 3 шугамын Орос Винтов. Анх бол тийм анх тийм нэртэйгээр болсон. Тэгээд Орос гэдэг нэрийг Николай хаан тийм Русская Винтовка гэж орсон байгаа байхгүй. Тэгэхээр Николай хаан Русская гэдэг нэрийг хасаад Мошин Нагант гэдэг нэр бичиж өгөөд тэгээд энэ мэржлэр зэвсэг дав гэж. За. Тэгээд одоо тэр 3 шугамын Мошин Нагантын Винтова гэдэг одоо тэр одоо энэ анх бий болсон байдаг. Тэгээ баруунд болохоор Наган гэж. Тийм баруунд болохоор тэр Наганы Винтов гэж явдаг. Тийм манайх болохоор Мошин гэдэг. Тийм яг хөө сүүлийн юу харахад бүгд барууны юмнууд Мошин Нагант гэж яваад байлээ. Тийм тэгээд ерөнхийдөө юу нь болсон байдаг. За тэгээд энэний нэг юм тухайн үедээ үйлдвэрлэж исэн энэ хэрэгжилж исэн сум нь өөрөө нөгөө толгоо нь мөлгөр байсан тийм. Шокгүй байгаагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр шүүх биш мөлгөр хошуутай сумны нислэлтэй энэ хоёрын хооронд тис өөр. Тэгээ трактор. Тэгээ тэргээрээ хэмжээгээр арын эсэргүүцэл нь өөр учраас нислэлтийн зайч гэсэн хоол өөр байсан. За тэгэхээр энийг өөрчилнө гэдэг одоо сумаа өөрчилж яаж энэ бүх үр дүнтэй болох нэ гэж үзсэн. Тэгээд одоо тухайн үеийн сумны үйлдвэрүүдэд юм шүүх хошуутай сум хийе. Учир нь Маузерын шүүх хошуутай сумнууд үжээ гараас гарч ирээд армийн зэвсгэлдээ орцсон байсан Германы. Тэгэхээр Оросууд одоо тэр шүүх хошуутай сумтай болёо одоо ийм хэлбэрийн сумтай болно гэдэг шийдвэр гараа явуулсан. За Мошин Нагант анх дайнд орсон бөгөөд их сонин. За
Хард амхны 2 дугаар дан Одоо юу нэ? Хятад Хятад болж тий. байгаа. Тэгээд 92-аас 93 он 1800 тий. Тэнд Орос тэрэг орсон байдаг. Тэр боксерын бослого гэж ярьдаг тий. 1902 оны бослого. Тэгээд тэнд юунууд Орос тэрэг моошин нагаантай орж. Одоо өөрөөр шинэ зэвсэгтэй хамгийн анхны одоо тэр тулаанд орсон нь бол энэ байдаг. Тэгээд тэн дээр цэргийнхнээс маш өндөр үнэлгээ авсан тий. Цэцэн байна, хөнгөн байна. Тэгэлтэй чинь Британаар ганц ингэдэг байсан хүмүүс ингээд одоо тэгээд хурдан буу Монголд бол хурдан буу гэж ярьсан. Тийм, манайх нэг хурдан буу гэдэг байсан шүү дээ. Тий. Тэгээд тэр чинь нөгөө аргагүй л тий. Ярдаа нэгээр сумаа хийж буудах энэ ингээд шууд замаг татаад буудаад явах хоёрын хооронд ялгаатай. За тэр боксерын бослохыг дарахад Орос зэрэг оролцож тэгээ энэ буу бол анхны дайнаа үтсэн байдаг аа. Дараа нөгөө нэг удааг залгаад Орос улсны дайн. Орос дараа нэг 4-5 оны дайн тий. Тэнд бол жинхэнэ одоо энэ буу бол өөрийн одоо шин чанараа бүтэн харуулсан байдаг. Маш сайн буу болсон гэж үздэг. Нөгөө талд нь Арисака гэж байсан тий. Японы Арисака. За тэгээд Арисака 30 байсан. За тэгээд Арисака 30-ыг бол одоо энэ Геврийн туулбар. Тий. Япон холбор гэж нэрлэдэг. Ер нь бол замаг мамаг адилхан шүү дээ ер нь. Тий, ер нь. Зүгээр энэ гал хамгаалагч юуны арай жоохон өөр л байдаг болохоос Арисакагийн тоо дараа бас тийм Арисакийн тухай ярил бас сонирхолтой юм хэлээд байна. За тэгээд энэ анхны буу маань бол одоо ийм болж ирсэн. Тэгээ энэ бол 1930 он болтлоо энэ яг ийм загвараар үйлдвэрлэж ирсэн. Тийм. За тэгээд энийг хамгийн түрүүнд ялгадаг юм нь энэ сумны байрны энэ юугаж тэгш талд. Тийм. Энэ харж байна энэ бөөрөнг. Тийм. 30 оны загвар бүгд бөөрөнг болсон. Энэ одоо энэ яг энэ замгийн хайр цаг ангийн дээд хэсэг бол бүгд ийм болсон. Тэрнээс өмнөх загварууд бүгд ийм байгаа. Энэ юунаас энэ тухайн үед хэрэгжилж ирсэн үйлдвэрийн юунаас ах л да. Тийм л та. Одоо энэ ч мэдээж хоёр чинь залгаж ингээд тогсорж байгаа шүү дээ. Тэгэхэд энэ нарийн уу байсан байж магадгүй тийм. Тийм бас тэр тухайн үеийн технологийн байсан байж магадгүй. Тэгээд яг нэг зэвсэг байсан хүн ярьсан байсан. Энэ хоёрын юу бол төсөөр юм байна. Италийн чанар нь. Тэгж байгаа. Тийм. Тэгээд тэр 30 оноос өмнөх загварыг цоолох гэж одоо хичнээн ч өрөм хоглоо гэж байгаа тийм. 30 оныхыг бол эхнийхээ оролдогоор цоолцсон гэж. Одоо энэ хайр цаг ангийн энэ дээр нөгөө нэг дуран суулгах гэдэг. Дуран суулгах гэж. Тэгээ нөгөө суур суулгадаг шүү дээ. Пикачины суур суулгадаг. Тэгээд үзэхэд тэгсэн гэсэн нэг тийм байлаа. Тэгэхээр энэний гангийн найрлага бас өөр байгаа юм байна. Өөр байд юм байна гэж хэлмээр юм байл. За тэгээд Монголд яаж орж ирсэн бэ? Монголд яагаад ингэж мошин их тардсан юм бэ тийм? За тэгээд нөгөө 11 оны үндэсний эрхчлөөний хувьсгал. За тэрнээс өмнөхөн монголчууд манчин гүрнээс салд тусгаар улсаа байгуулъя гэдээ Оросд хандсан. Орос тэр үед өгөөмөр одоо загнаж 15,000 бярдан Монголд өгсөн байдیں۔ Бүр түүхийн баримт бичгэн байна. Тэгээд тэрийг тараасан байдаг. За монголчууд бярдантай байсан байгаад байгаа. Тэр бол бүр батлагдсан. За дараа нь Цайны оюун хаан аймагт бие хамгаалагчтан зориулж 100 ширхэг мошин винтов өгсөн байна. За. Тэр бол одоо яа Монголд яг албан ёсоор орж ирсэн анхны мошины винтовны одоо баримт гэж үзэхээр юм бил. Бүр юун дээр нь бичсэн. Тэр хааны өөрийнх нь бие хамгаалагч нарт зориулж 100 ширхгийг өг гэж одоо тэр энэ эрхүүгийн цэргийн тойргийн командлагчид Москвагаас ирсэн цахилгаан байт юм. Тэгж өгчээсэн. Тэгэхээр анхны одоо Монголд орж ирсэн бүү гэвэл мошин нагаан тэгвэл тэр үе. За тэгээд дараа нь Богдонд Монгол улс өөрөө 2 сая евруудын зээл аваад байнгын хайрын байгуулад тэгээд тэрний 3,000 мошин винтов болсон гэдэг. 3,000 мошин винтов 2 сая сум тий 150 нагаан револьвер гэдэг ингээ ярихлаар айгүй хөөрхөн юм. Тэгээд яг тэр бол ингээд одоо яг мошин бол анх Монголд ингэж орж ирсэн. За тэгээд тухайн үед одоо ховдог чөлөөлөх тулаан байна тий. За нөгөө талдаа 5 замын байлдаан байл Монгол руу хийсэн манай энэ. За тэнд бол одоо Монгол цэрэг мэдээж мошин нагаадтай явсан байж таараа. Тийм. За тэгээд тэр үед бас монголчууд хятад цэрэг тэр үед одоо Гоминданы одоо намын тухайн үеийн хятадын дундад иргэн улс гэж дөнгөж байгуулагдсан тэр армийн бол бүгд маавзартай байсан. Тэгээд одоо тэр 500 байлдаанаар монголчууд маш хятадуудыг зохиод зөндөө олон зэрлэвсэг олзолсон гэж ярьдаг. Тэгэхээр нөхдүүд энийг олзолсон байж дандаа олзолсон байж дарах гэдэг. Ягаад гэвэл тэднэрт энэ бол мошин бол байгаагүй хятадууд. Зүгээр герман винтовууд байсан. Тэрнтэй байсан учраас монголчууд 500 байлдаанаас эрэхтэй бас зэвсгээ сайжруулт эзэхээ юу хийгээд баяжуулаад ирсэн байх. Магадлал маш өндөр байгаа даа.
За тэгээд Монгол улс 21 онтой золгосон. 20 онтой тийм. За гадны нөгөө автономи төрийг устгаж Шүшүжааны нэг эхлээд нэг 4,000 зэрэг араас нь Чинигийн бас нэг 7,000 нөхдүүд тийм. Тэгээд тэд нар нийлээд ерөнхийдөө нэг хаашаа нэг 15,000 зэрэг Монголд орсон юм шиг байна. Гамин зэрэг гэсэн үг шүү дээ. Гаминдан гэж ярьдаг. Гаминданы гамин зэрэг шүү дээ. Тэр чинь монголчууд гамин зэрэг гэж яриад байгаа. Гаминдан гамин болоод ирсэн тийм. А дээр нь тэгээд нөгөө хүрээнд байсан ховдод одоо энэ Улиаста энэ дүүс өөрийн газрууд байсан хятадуудыг зэрэг татсан байт юм бэл. Тэгээд ерөнхийдөө тухайн үеийн гамин зэрэг бол нэг 20,000 орчим зэвсэгтэй зэрэгтэй байсан юм уу гэж бодмоор юм байл л дээ. За тэгээд тэр үед хятадууд мэдээж бүгд ер нь бол энтэй байсан. За дээр нь бас Япон Арисака 30 та байсан гэсэн баримтууд байт юм байлээ. Япон ягаад гэвэл хүрээг эзэлсний дараа баруун ангээр нь хятадуудаас олзулсан зэвсгийн жагсаалт гээд байгаа байхгүй юу. Тэгээд тишнээн чим олзоллоо гэдэг. Тэн дээр тэгэхэд Япон Вянтоо гэдээ байж байсан. Япон Вянтоо гэдэг. Тэр чинь ерөнхийдөө одоогийнх шиг одоо Арисаки 30 гэж хэлэхгүйгээр Япон Вянтоо болж байгаа шүү дээ. Магадгүй донд нь Карибын байсан ч магадгүй тийм. Тэгээд тэргээр тэгээ явж исэн байгаа даа. За тэгээд Монгол улс тусгаар тогтносон за гадны эдийн төрөлхтөний эсрэг тэмцэл тэр их сони юм болсон тийм. Маш богино хугацаанд эхлээд Монгол улсаа сэргээхийн төлөө гадны төрөлхтөгч одоо Оросын цагаандаа нийлж монголчууд амингаа зөгчөөд. Тэгэнгүүтээ төд бодлого Орос улаандаа нийлж байгаад улаан Оросцаа нийлж байгаад нөгөө цагааныгаа загсан байдаг тийм. Монголчууд тэгээд маш богино хугацаанд түүхийн тэр ч одоо жил гарны асуудал шүү дээ. Тэр хугацаанд маш өргөн хэмжээний тайныг хоёр талд хийгээд тэгээд дундаас нь хамгийн гол нь өөрснөө хожигч болж гарч иж чадсан. Тэр бол гайхалтай түүх. Тэр эцэг өвгдмийн ямар мундаг ухаан байсан тийм гэж хэлэх ёстой байлээ. За тэр үед мэдээж ийм байсан. За тэгээд зөвлөлт улс одоо Монгол ардын засаг одоо төр засгийн газар гэж байгуулагдсан шүү дээ. Троцкой Савскад. За тэгээд бас зэвсэг хэрэгтэй одоо Монгол ардын журам цэрэг гэж байгуулъя. Тэгээд партизан цэрэг гэж анхаарч. За тэгэхэд бас ер нь манайхан өөрснөө хүсэлтээр бас 3,000 янтов 3 сая сум тэгээд 4 пулемет өдргээд ингээд тийм хүсэлт тавьсан байт юм байна. Тэрийг бол одоо Чичээрэн тэр үеийн одоо Оросын нөлөөтэй нөхөр энийг бол одоо хангах бүрэн боломжтой гэж зогсон байдаг. Гэхдээ тэр зэвсгийг монголчууд авсан юм уу гэдэг одоо тэр баримт бол би л олж үзээгүй. Гэхдээ өгсөн л байх л да. Оросууд болно гэж үзэж байгаа юм чинь. Тийм. Тэгээд тэр зэвсэг орж ирсэн. Тэгэхээр ингээд монголчууд үзэхэд бол нэлээд олон тооны одоо энэ машин нагаан тул тухайн үед ингээд хоригдлогджээ Монгол нутаг. Тэгээд тэр маань тарсан байдаг байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ардын журам цэрэг хүрээнд орж ирээд Богдхант Монгол улсын цэргийн одоо яамыг ягаад зэвсгийн эсгэлаад энэ одоо тэр үед хин гэлээ нэг хүн байсан гэж байгаа. Нярван, Жавсын нярван дэлгүүртэйгээ тэгээ ингээд та дэлгүүрээ хураалга гэдэг. Тэр нөгөө хүн дэлгүүрээ нөгсөн байна. Та өнөөдөр зөвхөн ардын журам цэргийн зэвсгийн няр бодлоо маяг гэж буцаагаад байгаа. Тэгээд тэр хүн ажилгүй маш богино хугацаанд ажилгүй болонготой босоод ажилдаа болсон. Тэгээд бас сонин төв байдаг тийм. Тэр яриа өдрөөдөг штэ. Юу гэж хэлсэн бэлээ. Бас сонирхолтой юм байна. Тэр үед зэвсэг тооллого хийгээд үзэхэд Богдонд Монгол улсын эскаладанд одоо тэр зэвсгийн эскаладанд бараг бүх төрлийн буу байсан бэл. Америк буу, Япон буу. Тэгээд юу марк байхгүй. Англи буу. Тэгэхээр чин тэр үеийн левелдээс ахуулаад тийм байсан байгаа байхгүй юу? Тэгээ бид нар нэг яриад тэр нэг бид нар яг одоо сайн судлах хэрэгтэй болчиход нэг усан банилий гэдэг чинь ямар бууг нь хэлээд байгаа. Одоо мэдгүй байна шүү дээ тий. Тэр одоо манайхан өөрийн нэршилтэй болоод байгаа тэгээд болохоос тий. Тэгээ одоо нөгөө модон хуутай сэлэдийг гэхлээр би бол одоо тэрийг нөгөө маузер гэж хэлээд байгаа шүү дээ. Модон хуутай тий. За тэр одоо сэлэдийн байх гэж бодож байгаа. За тэгээ бүхтэр хараад бол хоёлаа одоо энэ ч юм уу энэ ч юм уу те сайн мэдэхгүй байдаг. Усан банилий гэдэг тэр ямар буу хэлээд байна. Тэгэхээр усан хөргөлтөд буу байх гэдэг. Тэгвэл тэр юу утаарах гэдэг шүү дээ. Максим булмод би болохоор тэгж ойлгосон. Тэрийг бянтоо байна гэж ойлгосон шүү. Би нэг цэргийн музейд нэг харсан юм аа. Энэ дээрээс урдаасаа хийдэг ингээд усан цамцтай энэ том бянтоо байна гэж харсан шүү. Тийм үү. Тийм. Тэгэхээр яг энийг сайн судлах хэрэгтэй. Бид нар дэс үзэгчд бас мэддэг хүмүүс байна. Бидний комментээр бичээд хандуулах зүгээр байна тийм. Тэгээд одоо хүмүүс дэлгэхэд тэр монголчууд өөрснөө одоо зэвсгээ машин олон янзаар нэрлэлсэн байдаг тийм. Тэгээд тэн дээр бүгдээрээ бас ухаанаа ордуулаад ямар вэ тийм. Нэг бас бүгдээрээ үннээ мэдээ л да. Яг ямар бог бид нар одоо
жоохон нэрлээд ийсэн тий. Тий. Бүхтэр хараад ихэд одоо яг аль нь нийлээд байгаа. За Бярдан бол ойлгомжтой өөр юм. Тэр бол одоо ялгалтах өөрөө Бярдан нараад явсан тэгээд юугаараа байдаг. За гэтэл энэ оронд Немц үнэтэй, Англи үнэтэй тэгээд тэр хүрээнд орж ирсэн ардын журам цэрэг Богдхааны цэргийн складыг уулгахад тэр олон янз янзын орны зэвсэг байсан гэж. Буддаг идэрхий агархаа одоо тэгээд үзэхэд тэнд бүх төрлийн буу байсан одоо юу байдаг. За тэгээд энэ за Мошин нагаанд маань 30 он болтол бол одоо энэ Оросын армийн зэвсгэлд байсан. За энэ буу өөрөө за Монголд байсан. За дээр нь Дундад Аз орол бүтэн тархсан. Афганистан, Дундад Аз, Персийн болон Лувтер ягт борлогдсон байдаг мэлээ. За тэгээд иргэний дайнаар бол одоо бүтэн тарсан байгаа шүү дээ. Тийм. Тэгээд маш их тархсан байдаг. За Балтийн орнууд байна, Финляндууд байна, Польшууд байна. Тэгээд тэр чинь нөгөө Оросын эзэнт хүний харьяан утга байсан шүү дээ. Тэгээд тэнд байсан нөгөө хүмүүс нь мэдээж айрын цэрэг ийм зэвсэгтэй байсан байж таарах гэдэг. Тий. Би нөгөө санахын Финландуудын хийдэг яг Мошин нагаантай юм бас нэг хувилбарыг одоос монголчууд бас ганц хоёр байд юм аа. Тэр нэг хэсэг нөгөө талигч ариун бол дахын дэлгүүрээр бас зарагдчихсан. Тэр нь энэ ийм хүрээтэй хараатай биш, арай өөр аваа хараатай. Аваа хараа нь шууд өөр. Замг нь адилхан, ингээ харахад адилхан шиг хүртлээ урт уужин бүдүү том юм бил. Тийм бас байсан баг. Тийм. Тэрийг одоо бас Финландууд бас сайн болоод хийдэг болоо л гэж тий. Тийм сайн болоод дуурайж байна шүү дээ тий. Тэд нар чинь Оросуудтайгаа нэг үзэлцээ байхдаа ерөнхийдөө шууд ерөөсөө Орос буучаас бүгдийн дуурайлгаал хийгээд исэн гэдэг юм л. Тэгээд хийгээд явхад нөгөө төмрийн чанараач гүйцэхгүй ингээл олон янзын давт хийсний зүгчэнд одоо энэ нөгөө ТК энтергээд үйлдвэрүүд болсон гэж ярьдаг тий. Тийм. За тэгээд энэ буу маань 30 онд сайжруулалтанд орсон байдаг. За нэгд одоо аваа хараа хараа хэрэгслээ. Ягаад гэвэл сум нь одоо нөгөө шүүх шуудаа болцсон. Сумны траекторын нисэлт өөр болцсон. Илүү хол нисэлт. Гэтэл одоо нөгөө нэг ийм хуучны ийм аваа хараатай байгаад байсан. Босдог аваа хараатай тий. За энэ болохоор хэвтэй самбартай энэ дээрээ одоо зайны хуваалттай байсан. За энийг бол одоо болохгүй нэ гэдэг үүднээс нэгд аваа хараа өөрчилсөн бай. Хараа өөрчлөгдөөд аваа гадуура одоо хүрээтэй болж ирсэн байдаг. За тэгээд дараачийн одоо өөрчлөлт болохоор энэ магазины доторх туршийг одоо баадуу шүү дээ. Тийм. Тэрийг арай өөрчилсөн гэж нэг. Тийм л 3 жил юм л өөрчлөгдсөн. Түүнээс биш өөрчлөлтсөн юм ерөөсөө байхгүй. За энэ буу яг тэргээрээ дахиад үйлдвэрлэл явсан. Гэхдээ одоо 9130 гэдэг одоо тийм нэршил загвар одоо марк аваад ингээд явсан гэсэн нэг ийм л юм байдаг. За энэ буу маш энгийн шүү дээ тий. Өөрөө шулуун голцох замаг. Замгийн хайрцаг гол төмөр. Тийм. Тэгээд за өөрөө доороосоо магазин хүүгээ ингээд хүүгээ онгооддаг тийм. Авахтаа бол энэ чинь ингээд тагийг авчдаг. За тийм. За тэгээд буудлага бол хүүгээхтэй хүүгүү буудаж болно тийм. Сумыг нэгээр нь сумны арилуу хийсэн байхад буудаад ах бүрэн боломжтой. Тийм. За одоо заавал энэ хүүхэг гэдэг юм уу магазин тийм. Одоо энэ магазин монголчууд хүүхэг гэж орчуулах нь зөв тийм үү? Хүүхэг нь хамгийн зөв. Тийм хамгийн зөв нэршил тийм. За тэгвэл одоо энэ хүүхэг нь өөрөө байсан байгаагүй байсан ч одоо нэгээр буудаад ингээ гал явуулах бүрэн боломжтой ийм буу байдаг. За гацаа гэмтэл гэж бараг байхгүй. За тэгээд энэ замаг энгийн штэ тий. Тий. Задаргаа нь тий. Маш энгийн задаргаатай. Ингэж байгаа тий. За ерөнхийдөө замаг бол 7 ангиас бүрдэнэ гэж байгаа. За бидний хувьд бол задлах нь бол ерөөсөө ингээд 3% задлсан байхад ер нь бол замгинд одоо бүтэн цэвэрлэгээ үйлчлэгээ хийж боломжтой. Ямар ч хэрэг нөхцөл тусгай багаж хэрэгслэгээр энэ бол одоо бас нэг сонирхолтой юм уу? Та буцаа замг өсвөл энэ нэг замган дээр өөрөө гал хамгаалагч чинь тэр үү. Энийг хүмүүс нэг мэддэггүй те. Тийм одоо байдаг ч гэсэн хэрэгэлдэг, ашиглаж мэддэг. За гал хамгаалагчийн хувьд ерөнхийдөө гал хамгаалагч бол өөрийнх нь бол жишээ нь ингэсэн байхад энийг татаж автарч ингэж гал хамгаалагч хийдэг. За ингэж буруу эргүүлээд 30 градус эргүүлж байгаа.
Тэ одоо тэгэхээр замга тийм замгаа бол ингээд бүтэн зонжлоод одоо энэ ингээд ажлыг болчихж байгаа. Гэтэл өвлийн нөхцөлд тий бэлитэй төгсөл бол одоо гал хамгаалж ингээд татад тавихад бол маш өндөрлөлтэй. За тэгээд нийтлэг дүр нь яаж гал хамгаалж явагддаг гэсэн бэ гэхээр за сумны байрлал сумаа түлхээд тэгээд гохоо дараад замгаа ингээд татчихдаг. За ингэсэн байхад одоо сумны байранд сумтай гэхдээ буу буудах боломжгүй. За тэгээд энэ тохиолдолд яаж бууддаг байсан бэ гэвэл шууд татаад ажиллагаанд орчихсон. Шууд замгаа татлаа. Одоо ингээд буудахад билээ. Тэ? Энэ бол одоо хамгийн энгийн мөртлөө найдвартай. Хамгийн найдвартай арга. За яг хуу энэ нэг буудлаганд настабиныг заавар гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг зүгээр уншихад инкийг бол хоригдолтой нэл. Юм яаж мэддэг? Тийм буу буудах боломжтой гэж яадаг. Тэгээд за хамгийн найдвартай арга бол одоо ингэж түгжээ гэдэг юм тий. Гэхдээ энэ бол одоо бас ер нь бол айгүй хүндрэлтэй шүү дээ. Тийм ялангуяа өвлийн нөхөлд энэ буу хүүтэн байгаа тохиолдолд за тэгээд тийм. Тэнгүүт энийг энэ дээр гал хамгаалах шал өөр байгаа шүү дээ. Тийм тэгэхээр одоо маузер гал хамгаалах тэс өөр. Тийм чинь бас дараачийн өөр сэдв болоо явцдаг. Яа тийм тэгээд энэ дээр бас нэг юм байгаад байдаг. За ном зохиолоор эдгээр гардаг тий бас ингээд кинон дээр ч яадаг. 6-аар сумлаад 6 дахь сум маань аминд орлоо гэдэг юм уу тий 6 дахаараа онлоо тэрийг 6-аар сумлцсныг мэдсэнгүй эдгээр гэсэн юм байгаад байдаг. За тэгээд үзэхлээр би энийг үзсэн. За мошин нагаантыг 6-аар сумлж болох нь гэж үзсэн. Ягаач болохгүй юм байл. Тийм ягаач болохгүй. За тэгээд сумлахдаа мошин нагаант өөрөө юм хавчаартай тий. За тэгээд энэ замгийн хайрцаг анги дээр байгаа энэ хаад руу заавал хойл руу энийг хийж ээж за ингэжээж яа энэ хавчаар заавал авчээ. Тэгээд одоо ингээд одоо юу болох гэдэг. За тэгэнгүүтээ одоо ингэх ёстой гэдэг байгаа шүү дээ. түгжихөө. Тийм. За ингэ түгжнэ гэдэг байгаа тийм. За ингээд одоо гал хамаалагч дээр тавиад энэ буу бол одоо аюулгүй болжээ гэж хэлэх гээд байгаа байхгүй. Гэтэл мөн чанартай яах вэ гэвэл ингэж яагаад энийг тавьчихсан байхад энэ бол одоо уг нь бол хамгийн энгийн бөгөөдөвч хамгийн сайн юу гэж үзээд байгаа гал хамаалагч тийм. За буудах боллоо. Татлаа. Билүү. Одоо ингэ гал явуулахад билээ. За тэгээд энэ бол одоо 6-аар буудах боломжгүй маа гэдгийг бол би үзсэн. За тэгвэл одоо яг энийг үргэлжлүүлээд яах вэ? За энэ одоо маузер байна тий. За адилхан 5 сумтай, авчаартай. За энэ ингээд айгүй хурдан энгийн орно. Тийм гацхал байхгүй тий. За ингэчээр шууд түлхэхэд энэ хавчаар унж байгаа. Тэг өөрөөр хэлбэл заавал буцаад заавал одоо мошин ингээд үйл хийхгүй. Энэ Орсын тооны заавал хүн гараар авахгүй энэ замыг өөрөө гацчихад байгаа байхгүй. За тэгэхэд ингээд одоо нөгөөх маань юм. За тэгээд энэний гал хамаалагч энэ. Ингээд одоо буудахгүй. Хоёрт энэ нөгөө хараалах шуум ингээд хаалттай. Би бодохгүй. Тэгэхээр гүйцэд ингэчүүл бүр замгтайгаа төгсчихөө тий. Тийм бүр ингэчүүл бүр ингээд явуулчих жоо. Тийм бүр ингээд төгсчихөж байгаа. За тэгээд ойрын богино зайд гэдэг юм уу одоо юунд төргөн хөнөсөл ингээ хаацсан байхад чиний хараалах шугам сайн хаалттай буудах боломж. За ингэж ээж буудах боломж үүснэ гэж. За тэгээд одоо нөгөө 6 сум гэдгээ 6 сум гэж одоо энэ ингээ 5 сумтай байна тийм ээ. Яа 6 дахь нь энэ. 6 дахь гэхэд энийг доош нь түлхэж яагаад сумны байрлуу сумаа орууллаа. Хараа замаг ингээ явж байгаа ч. За ингээд одоо энэ 6 сумтай. Тэгээд тэр ном зохиол гараад 6-аар сумлсан байна. 6 дахь сум аминд орлоо гэдэг бол ерөнхийдөө энэ герман тооны яриад исэн байна гэж. Арисака бас ингэ боломжтой. Тийм. Энэ бол сумнаас л болж байна. Тийм энэ сумнаас аваад байгаа байхгүй. Учир нь одоо н Орос сум чинь өөрөө юм хонгоны форматой шүү дээ тий. Толгой тийм хонгоны тийм одоо энэ илүүгээ хувь гарсан гэдэг. Гэтэл 308 герман сумнууд болохоор өөрөө дотгошоо хувилтай. Хувилтай байдаг тийм. Тийм. Энэ бол одоо нөгөө сумыг сумны байрнаас авахын тулд хумс орсон одоо ингэ татгал зориулттай шүү дээ. Тэгвэл нөгөө талдаа бол хумс нь энэ хувил руу ордог байх гэдэг байна.
За тэгээд ийм хоёр л ялгаанаас буур яг адилхан хэмжээний өтө боловч 6-аар сумлна гэж одоо юу галын чадварч 20% нэмж байгаа үү тий. Тэгээд бас өөр байгаа. Тэгэхээр энэ ингээд технологи одоо магадгүй сумыг тэр үед л одоо энэ ихийн дэвшилтэй байсан ингээд хомсон тэглэж авдаг байсан ч гэсэн энэ шиг хийж чадаагүй л байгаа байхгүй тий. Хэрвээ хийсэн байсан бол 6-аар сумлах нь шүү дээ. Тийм. Тэгэл одоо гэхдээ яг ингэж хийх хоёр үнэн өртгөө ч гэсэн энэ хямд байдаг гэж магадгүй юм тий. Энэ гэхдээ бүр хаан засгийн үед хийгдсэн. Тэгээд Оросууд тэрийг өөрчлөөгүй. Тэгэл дараачийн зэвсгүүдийг үйлдвэрлэж одоо зөвлөлт холбоот улсыг үйд ч гэсэн яг энэ суман зориулаад юм хийгээд байгаа байхгүй. Тэ? Оросууд бол одоо яа хойсрын дараа ДП пулемет гэдэг л энийг хийсэн. Тэгэл ДП чи өөрөө ДП ДА ДТ гэл танкын авиацооны гэл ингээд ярихлаар маш олон байгаа шүү дээ. Тэгсэн мэт бүгд энэ сумыг ашигладаг байсан. Тэгээ сүүлдээ Сведен хүртэл юм. Тэгээ дайны дараа их чинь ПК пулемет байна тий. Калашников пулеметууд бас яг энийг хийсэн. Сведен бас яг энэ сумыг ашигладаг байсан. Бас сонирн байгаа шүү дээ тий. Тэгэд ерөөсөө энийг өөрчлөөгүй тий. Энэ стандартаа Оросууд одоо уг нь ингээ харахад яаж утсан энэ илүү хүндрэлтэй байгаа байхгүй юу? Жишээ нь одоо бууны зохион бүтээгч нар энэ хормоог яаж ингэж нэг давуулахгүйгээр ингэж хийлэх үү гэж. Тий. Энэ өөрөө ингээд хамгийн том толгойн өвчин гэж байгаа байхгүй юу? Сумлгааны. Тийм шүү дээ. Одоо чинь зөрөөд орчуулах. Зөрөөд орчуул тэгээд нэг сум нь уршаа яваа байж шүү дээ. Тэгээд тэгтэл энийг Оросууд тэгэл хэрэглэсээр байгаа, одоо ч хэрэглэсээр байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн бас яг энэ сум зориулсан шинэ буу гарах нь тодорхой. Тэгээд сонирм үү те? Тэгээд улс орон өөр өөрийн гэсэн нөгөө бодлого байдаг те. Тэгээд тэр утгаараа одоо яг энийг барьдаг юм уу гэж хэлмээр юм байл л дээ. За тэгээд Мошины Винтов одоо Монгол цэрэг 20 дугаар зууны бүх одоо Монгол нутагт болсон дайн тулаан бүгдэнд оролцсон байдаг. За халахын голын байлдаанаас ахуулаад 45 оны чөлөөлөлтэй. За тэгээд одоо тэр дайны дараах баруун хилтэй гарсан. Ер нь зарлаагүй дайн шүү дээ. Тийм. Өргөн хэмжээнд явагдсан. За тэр дайнд Монгол цэрэг Мошин тагаал оролцсон байдаг. Тэ? За тэгээд энэ бол Монгол цэргийн жинхэнэ найдвартай зэвсгээ байсан шүү гэж хэлэх гээд байгаа. Тэ? За тэгээд энэ 60-аад оны 50-аад оны сүүлээс эхлээд армийн зэвсгэлээс гарсан. Одоо тэгээд одоо анчт байна одоо очсон тий. Анчид одоо хувийн судалсан хувийн харуул хамгаалтын компанид очсон байдаг. Жишээ нь одоо манай хөгшин яармагт цэцэрлэгт манаач байсан би хүүхэд байсан. Тэгээд Мошин Винтовт би нөгөөх нь очиж ингээл замгийн татаад оролдоод суудаг байж лээ. Тэгээд нэг 5 сумтай. Тэгээд өгөнд энийг сумалж болохгүй шүү гэсэн үлдэр сумаа өгчдөг тийм байсан. Би гох дараагүй дээ. Эсвэл одоо юу гэдэг итгэл гэх юм уу, зориг гэх юм уу тий. Сумтаа ингээд 5 сум надад өгчөөд байгаа шүү. Тэг чи би ингээд энэ лөө хийгээд ингээд онгоолгоод ингээд байсан. Тэгээд байдаг л. Яа тэг үнэхээр гайхалтай зэвсэг. За үйлдвэрлэгдсэн бол ер нь 16 сая гэж явдаг. За хаан засгийн үеэс ахуулаад одоо Орос энэ 1945 он гартал үйлдвэрлэгдсэн. За тэгээд 45 оны 1 сард хамгийн сүүлийн үйлдвэр гэж явагдсан юм билээ. Үйлдвэрлэл явагдсан. Тэгээд тэрнээс хойш дахиж үйлдвэрлэлгүй. Одоо чи энэ зэвсэг гэдэг 1942 оны зэвсэг байгаа. Яг дайны үед үйлдвэрлэгдсэн. Өөрийнх нь. За энэ Мошин нагаан талх дээр 21 он гэж шүү дээ. Одоо Монголын таал хаяр жинхэнэ төмөр бэлдэж явах үед тий Жацсан үед дөхнө шүү дээ. Ижевский оружейный завод гэж шүү дээ. Тэнд энэ зэвсэг үйлдвэрлэгдсэн байж таарах гэж байна. За тэгээ одоо хойлоос ер нь ярьлаа. Манай энэ юуны нэмж төвийн онцлог гэвэл одоо инженерийн хийцлэл дээр нь бас нөгөө найдвартай ажиллагаа тэрүүгээр л даваа талтай байна тий онцлог нь. За одоо нэмсэн тоо яар. За энэ нөгөө бүгд мэдэнтэй ах トゥ Маузер. Вильгельм Паул хоёр хийсэн одоо зэвсгийн үйлдвэр шүү дээ. Анх. За тэгээд бодлого Вильгельм аханд нас орсон Паул одоо өөрөө энэ бизнесээ хөгжүүлж явсан. За тэгээд энэ буунд нэг л одоо энэ гайхалтай түүх байдаг. Энэ бууны замгийг зохион бүтээх гэж Паул өөрөө маш хугацаа маш хөрөнгө зарсан гэдэг. Бүр хөрөнгө нь бол хөрөнгө гэж байгаа шүү тухайн үе одоо. Тэгэд уугуй хөдөлмөрийн үр дүнд 20 гаруй жилийн уугуй хөдөлмөрийн үр дүнд энэ зам гарсан. Энэ замыг одоо болтол өөрчлөгдөөгээр маш олон буунд, маш олон оронд яг явж байгаа. Одоо бидний манай анчтын сайн та мэддэг
одоо нөгөө нарийн 800 бүдүү 800 гэдэг чех тэр одоо карбин бол яг ийм зам шүү дээ. Энэ ерөөсөө хулбар, цэвэр хулбар. Ерөөсөө яг энэний хулбарууд яваад байдаг. Тэгээ энэ бол бүр төгс замаг болсон байдаг. Энэ шиг ийм замаг ер нь дахиж одоо энээс төгсийг одоо хийх үгүй юу гэдэг. Бараг эргэлзээтэй тийм бараг байхгүй бах. Яг ийм зориултаар нь бол. Тэгээ маш энгийн одоо гал хамгаалагт одоо тэр бусад юугаараа бол үнэхээр гайхалтай хэд гэж. Тийм явсан. Энийг буугаас тагаар авч шууд өсрөгээ. Өсрөгээ. Яа. Тэр ч гоё юм. Тийм одоо тэгээд энийг нэг юм ингэж ээж зам үл ажиллана. Ингэж авчиад нөгөө нэг юу гэсэн замгийн задрага. Тийм тэгэхгүй шууд яахгүй. Тийм яахгүй шүү дээ. Тийм яахгүй. Зүгээр шууд авчиад босохгүйгээр авчих. Тийм босохгүйгээр авчихлаар яахгүй байх. Тийм. Тэгээд түрүүний Орос замаг юуны хувьд бол бас яг л ийм юм байгаа байхгүй. Ерөнхий зарчим бол адилхан шүү дээ. Тийм. Адилхан шүү. Ордог, тийм шүүг төмөр одоо ягаад гэвэл үйлчилж байгаа сум нь өөрөө адилхан зохион байгуулалттай. За тэгээ боловч за энд нарийн юмнууд бол их бий. За тэгээд одоо энэ Маузерын энэ дээр ингээд энэ нөх байдаг тийм тулгуур байдаг шүү дээ. Энэ өөрөө замаг задлахад зориулагдсан. Өөрөөр энэ буугаараа ашиглаад өөрөөдөө үйлчлэг хийж. Тийм өөрөөдөө үйлчлэг хийх зориулттай гэдэг юм уу. За тэгээд энэ буундаа зориулагдаж замгаа зориулахад зориулж буунд нь хийсэн энэ одоо юутай тоногтой гэж байдаг бол Оросын машины винта болохоор шүүг жад шүү дээ. Тийм шүүгэн жад. Шүүг жад нь өөрөө энэ буу задах одоо автор маягийн болдог. Тийм. Нот хийж шүү дээ. Тийм. Одоо энэ Оросын энэ жадны шүүг жад тийм. Тэгвэл нөгөөдөг чинь энэ одоо өөрөө автерк болох. Автерк бол одоо энэ хамгийн дөрөнд энэ арын замгийн тийм энийг эргүүлэх. Энд чинь одоо нөгөө цохогчийн урт нарийн шилбэл тааруулж байгаа. Тийм тааруулдаг зориултаа тийм. Гэх. Тэгээ Орос винтог ярихаар заавал жадыг ярьж байгаа тийм. Энэ жад өөрөө онцлог шүү дээ тийм. Дөрөв талд шүүг жад гэж явдаг. Тэгээ энэ хамгийн аймаар нь ийм жадаар шарх авсан хүн бол ер нь бол тэгээд өгсөн л гэ. Ягаад гэвэл шарх нь оёдл авдаг. Их сони юм бэл. Тэгээ тэрийг бол маш олон юм дээр бичсэн байдаг. Тэгээ нэг ингээл энэгээр сүлбүүлсэн байгаа даа гэж хөрх юм. Тэгэл одоо хоногийн юу нь бол одоо гүйтсэн гэж хэлж болно. Шүүг жадны. За тэгвэл одоо Маузер хишин энэ шүү дээ тий. Одоо Тесак гэдэг юм уу? Энэ бол одоо хотгон жад гэж ярина. Тэгсэн мөлтрөө энэ урдуураа юм бүдүүн байгаа юм тий. Тэгээ энэ бол одоо Тесак тий. Энэ бол завчиндаа завчин тий. Ахуй хэрэглэн чиргэлэн. Тэгээ ямар сайндаа энэ нөгөө Герман цэргийн одоо нэг дөрмөнд жадаар төлөө хагалахыг хориглоно гэсэн. Тэгэхээр нөхдөөд бас төлөө хагалт байж таарах. Төлөө хагалаад явж исэн би таарах гэдэг байгаа байхгүй юу? Бас л юу байсан байгаа зү. Тэгэд энэгээр төлөө хагалахыг хориглоно гэж бичсэн тийм үлтэр юу байсан байдаг юм. Тэгээд манайхан ч бас нөгөө энэ Маузерын жадаас гадна Япон бас юм хотгон жад нь бас дуртай байдаг. Данч чинь олж авах гал. Тийм. Энэ гэсэн чинь миний зүгээр ойлгож байгаа. Одоо сүүлийн үед бол хотгон жадууд бол хизээч энэ шиг гангийн орцтой тийм байхгүй. Хотго шиг юм хийхгүй шүү дээ. Хайлшин бол зүгээр хүн алхах зорилттой болохоос. Тэгээ манайхан тэр нь мэдэхгүй одоо би сая нэг өчтөр харсан чинь 450 мянган төгрөг нэг хотгон жад алкины хотгон жад зарна гэж зард явж илаа. За. 450 мянган төгрөг хин авах үү те. Тэр тэгээд юугүй шүү дээ. Ямар ч хэрэглээ энэ эртээ гоё эрлийг явж илаа. Ирэлж болдгоо шүү дээ. Хайлс юм чи хагарна шүү дээ. Тэр чинь яа манай сонсогч яхад манай нөхөр ирлэн гээд. Тэгээд нөө чинь курсын дарга даалуулна гэдэг. Тэр чинь зэвсэг өвцөндөө доод. Тэр Японууд бол энэ Герман энэ дэр ч мод жинхэнэ гангийн орцтой жинхэнэ. Тийм энэ чинь бол одоо яг тэр үеийн жинхэнэ одоо нэг хүүтэн зэвсгийн. Одоо энэ чинь өөрөө буцаад зэвсэг хүүтэн зэвсэгтэй ороод байгаа шүү дээ. Тэ? Гардан тулаад ингээд одоо яг л юу болж байгаа шүү дээ. Богдохын сэлэм гэж одоо хийж болно шүү тийм үү? Тийм. За буунда огторсвол тэгээд жад оромчууд ч богдохын сэлэм юу хийсэн нөгөө нэг жижиг клинок гэж ярддаг тийм одоо ийсэн ингээд. Тэгэд эдний хувьд бол ингээд одоо энэ хоёр школ гэдэг юм уу хоёр юуны одоо ингээд юунд харж байгаа тий бууныхаа тэгээ жад энэ юу хоёр өөр байгаа ч тий. Нэг нь бол одоо зөвхөн сүлбэн.
Тэгэхэд Герман Винтооныг бол чавчин сүлбэн тий бас аваад ахын зөвлөөр ашиглаж. Тийм бас ахын зориултаар ашиглаж төлөө өдөр хагалж яах гэхэр чинь. Тэгээд тийм байсан байт юм байлээ. За тэгээд энэ хоёрын яг зүгээр одоо Герман Винтовтой хүмүүс бол мэдэх бах. Яг бариад ингээд сумлаад ингээд төсөөр тий нэг хоорондоо эд ангуудаа хоорондоо харьцаж байгаа байдал тий илүү байгаа шүү тий. Арай илүү тийм байдаг. За Оросыг болохоор нэг тийм металл төмөртөө ер нь ингээд тулаад л тий тийм байдаг. Тэгэл одоо тухайн одоо нэг бас интернетээр нэг зураг явуулал нэг гамин цэргийн зураг. Тэр нэг маузер ийм жадтай маузер барьсан зураг. Хажууд нь Монгол цэргээс жадтай ийм Орос винтовтой зураг тэгэл хүмүүс харьцуулаад ийм гаминг бол алан нэгтэй. Тэр Орос винтов биш. Ямар Бердан. Бердан гэнэ. Тийм Бердан байхгүй. Берданы жад чинь бас яг ийм дөрөв талтай ийм шүгэн жадтай. Тийм шүгэн жадтай байхгүй Бердан. Тэр Монгол цэрэг нэг юм даавар ороосон байгаа юм толгоо. Биш би нөгөө юуны Бодянок гэж ярьдээ тийм алгаатай цэрэг. Тэгвэл тэр винтов байна. Тийм. Тэр нэг зураг байгаа юм. Гамин цэргийн зураг. Хүмүүс энэ чи баг онохгүй юм шүү. Ийм нарийнх юм чи. Тэгээд тэд нар чи баг зогссон чи үнэхээр намхан ч хүмүүсээс юм шиг. Энэ жадан бүртлоос илүү гарцсан тийм баг тийм л юм харагдчихлаа. Арайч бас тийм биш л байна. Манайх хэтрүүлж байна. Манай энэ уг намгнаа дөрвөл угнагаас өндөр харагдаж шүү. За Гевер винтов бол одоо энэ бас маш олон саяар үйлдвэрлэгсэн байдаг. За эн чинь Австри-Унгар одоо тэр дээр үед бол одоо байхгүй болсон шүү дээ. Австри-Венгрийн эзэнт гүрэн гэж байсан. За тэнд үйлдвэрлэгдэж ийсэн. За Германд үйлдвэрлэгдэж ийсэн, Чехэд үйлдвэрлэгдэж ийсэн, Польшид үйлдвэрлэгдэж ийсэн. Португалид үйлдвэрлэгдэж ийсэн. Бүр Мексикт хийж ийсэн байна. Тэгээд энэ Вильгельм өөрөө одоо тэр дуртгал юмдаа яадаг анх яг энэ винтов хийчихэд яхад Германы хайрмаг тоогүй гэж. За яах вэ тийм. Тэгэхээр чинь нөхөр өөрөө гадаадын орнуудад энэ зэвсгээд харж эхэлсэн байна. Тэгээд тэдний нөө хүсэлтийг шингээгээл яваад исэн байгаа байхгүй юу. Энийг ингэчүүлэх гоё байна те. Энийг ингэчүүлэх сайн болно. Ингэчмээр байна гэдэг. Тэр ингээд шингээгээл экспортонд одоо тийм олон ч биш. Гэтэ бас тодорхой 40,000 30,000-аар зараад байсан юм хэлээ. Гэсэн чинь тэр орнуудаас тэр Маузер винтов маш сайн цэцсэн гацхгүй одоо маш олон ямаараа давуу гэдэг имийг германчууд өөрөө гаднаас дуулаад Германы цэргийнхэн тэгээд энэ Гевер 98-ыг зэвсгэлдээ авч ирсэн тийм айгүй сони үед тэрний урд нь бол яг хуу комиссионы бас энэ Маузер винтов гэж бас нэртэй тийм зэвсэгтэй байсан байгаад байгаа. Яг гэтэл тэрний дараачийн хувилбар нь одоо дэлхийн улс оронд бүр нэр хүндтэй алдартай болоод ирсний дараа Германы одоо эзэн хааны шийдвэрээр энэ Геверийг зэвсгэлдээ авч ирсэн тийм сонь төвхтэй. За Гевер 98 бол одоо дэлхийн бүх хоёр дайныг хоёулангийн туулсан. Тийм. Нэгдүгээр дайнд бол одоо Герман цэрэг бол үндсэн яг энэ зэвсэгтэй л байсан. За хоёрдугаар дайнд бол энэний дараачийн нөгөө сайдруулсан хувилбар К98 тийм. Арай богино. Карибин гэдэг байгаа боловч гэхдээ бас яг Карибин биш. Энэ хувьд бол энийг бол арай хөнгөн, арай богинохон. Яг л үр дүнтэй л тийм үр дүнтэй яг л тийм өсчихсэн зэвсгэл байсан юм байлаа. За тэгээ яг тэргүүрээ яваад ирсэн байдаг. За Немцэнтөө манад бол байсан уу байсан. Одоо тэр дайны дараа гэдэг юм манад ийм Германы олдогдсон зэвсгээс нэлээд их орж ирсэн байдаг. Оросууд л өгсөн байна л да бодвол тийм манайхан тэнд очиж байлдаагүй юм чинь. За дайны дараа харин манайх чаар нь 20-30 мянган жинхэнэ Япон винтовыг бол өөрөө олдсон зэвсгээ манайх өөрөө авторсан юм билээ шүү дээ. Бүр алт оронд манжуураар юугаар бооноор тээвэрлээд. За Владивосток мосток юм энэ алт орондоор явсаар хагаад энэ улаан хүйдэд автораа улаан хүйдээс наашаага наушкаар орвол тэгээд тэнчэнээс машинаар монголчууд зөөж авторсан гэж байгаа шүү дээ. Нэлээд олон пулемет 20,000 винтов тэгээд тэрний сум ихлэр чинь овоо юм бай дарна. Нэлээд олсон байна тийм. Манайхан тэгээд олдсон тэгээд бүр түүхийн тийм баримт байд юм билээ. Тэгээд тэр одоо яг тэр олзны зэвсгийг хэн тээвэрлэж ямар юу хийж ирсэн ирээд таана хадгалсан гэж ингээд ярихлаараа. Миний ойлгож байгаа юу хятад энэ манайх чинь сургаж ирсэн юм лээ шүү дээ. Очиж нэг хичээл хэлсэн. Бараг тийшээ ч өгсөн гэж байна. Эсвэл нөгөө Аспан ах махыг зэвсгэлсэн байж магадгүй. Магадгүй тий одоо гэтээ Аспанд Япон зэвсэг өгөөгүй. Ер нь бол ППШ пулемет, пистоль пулемет өгсөн, Максим өгсөн, за мэдээж винтов өгсөн байх л да. Тэгээ 30,000 ширхэг гэж ярьдаг юм л тэр чинь одоо тийм жижигхэн тоо биш шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр бүгдийн зэвсгэлцээ л. Тэгээ тэр хавийн тэр жижиг ийм локалны одоо бүс нутгийн тийм зэвсэг тэмцэлд бол тэр
гэж их тоолдоо. Тэгээд тэрийг бол одоо тэгж өгсөн гэсэн юм байдаг юм байл. За тэгээд одоо энэ 2 винтоо гэдэг бол энэ бол хоёлоо үнэхэр дэлхийн одоо энэ түүхийн улс төмний түүх гэдэг өөрөө тэгээд дэлхийн түүх гэдэг дайны түүх шүү дээ. Тийм. Тэгээд одоо энэ Мошны винтоо, Германы Маузерын Гевер 98 хоёр бол хоёлоо гихтандаа хоёр талд нь арчилсан. Хамгийн эсрэг нь тийм. Хамгийн одоо өөдөөсөө тулжсэн. Дандаа өөдөөсөө тулдаж явсан. Нэг талдаа байсан тохиолдол ер нь орог байхгүй болов. Тийм. Тэгээд энэ дэлхийн бүх улс орны одоо энэ дайн орон нутгийн болон тэг бүс нутгийн дайн тулаанд бүгдэнд нь энэ хоёр оролцсон байна. Тийм. За. Тэгээд хамгийн олноор үйлдвэрлэгдсэн зэвсгийн тоонд бүр 100 ёсоор орно. 10 хэдэн саяар үйлдвэрлэнэ гэдэг чинь. Тийм. За. Хөтөлбөр дуусгая тий. Нөгөө ярьдаг юм бүгд мартсан шүү дээ. Монгол улсыг зэвсэгтэй монголчууд хамгаалсаар ирсэн. Одоо ч хамгаалж байна. Ирээдүйд ч хамгаалсаар байх болно. Эрхэм бодолч.